Амар мэнд байна уу? Сайн байцгаана уу? За тэгэхээр өнөөдөр миний подкастыг үздэг бол угаасаа хүмүүс мэдж байгаа тийм ээ. Би их хвчлэн ганцаараа яриад суугаад байдаг. Гэхдээ заримдаа болохоор би гой зочдтой уулзах боломж гарч ирдэг. Тэгээ ялангуяа надад юм сурах боломж гарч иж байгаа тийм зочдтой ярих юм бол өшөө бас илүү сонирхолтой байдаг. Тэгээд одоо утгагүй бид нартай хамтарч байгаа бид нар бас одоо ингээд танилцсан явж байгаа. Лондонгоос надтай өнөөдөр холбогдсон. Нэгцэл nutritionist гэж хэлвэл ер нь зөв үү? Зөв. Тэгээ одоо эсвэл ийм дутуудлаад байгаа юм байгаа эсвэл nutrition therapist. Nutritional therapist-аар би одоо сурж байгаа байхгүй юу? Тэгэхээр nutritional therapist гэдэг нь илүү нөгөө амьдралын хэв маяг гэдэг рүүгээ ороо явчихдээ. Тэгэхээр nutritionist гэдээ бас ерөнхий umbrella доор оруулаад бас хэлж ил байдаг. Тэгэхээр өөрийнхөө дуртаагаараа л. За тэгээд өнөөдөр ингээ надтай ярьж чад маш их баярлалаа өглөө өрттэй. Энд чи би Бангкокт байна. Тэгээд тийчээс Лондоноос алж хайлаа цагийн зөрүүгээ ашиглаад тохируулж чадлаа. Тэглээ. Би бол шууд ярианд ороод шууд ухаж эхлэмээр байна. Бэлэн үү? За бэлэн. За тэгээ. За. Тэгээд би хардаа бас өнөөдөр одоо энэ асуултуудаа ухахтаа би бодсон горим нь болохоор нөгөө өөрөө чинь өмнө хийжсэн ярилцлагуудын энэ төр үзээд хараад тэгээ юу ярьсныг чинь мэдж байгаа болохоор тэгээд жоохон өөр өнцгөөс нь ярих гэж оролдож байгаа шүү заяа. За тэгэхээр эхний асуулт одоо шууд ийм гэмээр байна. Яагаад хүмүүс энэ их сайхан мэдээлэл, ийм их мэдлэгтэй хүмүүстэй энэ бүх зүйл байсаар байхад чинь өнөөдөр шимт хижээл гэдэг зүйлийг анхаарахгүй ч юм уу 2 3 4 гэрэмд оруулж тавьдсан бол. Айгу гоё асуулт. Гэхдээ үнэхээр хэцүү асуултаар шууд хэлсэн. Яагаад тэгэхээр энэ яг үнэхээр асуудал байдаг. Яагаад гэвэл одоо мэдээлэл маш ил тод те хаанаас ч гэсэн ямар ч мэдээлэл хүн олоод авах боломжтой болчихсон. За гэхдээ одоо өөрчлөлт хийсэн хүн тэр болгоо өөрчлөлт хийж чаддгүй. Тэгэхээр энэ маш олон хүчин зүйлтэй холбоотой. Тэгээ тэрний нэг нь болохоор орчны нөлөө гэж байдаг. Тэгэхээр орчин гэхээр бид зөвхөн одоо амьдарч байгаа орчин биш. Гэр бүл, найз нөхөд тэгээд хамгийн гол нь багаасаа юу харж өссөн бэ те ямар орчинд өссөн бэ. Тэр одоо байдлаасаа гарахад аюу хэцүү байдаг учраас энэ дээр л аюу доолддаг юм болов уу гэж би боддیں۔ Жишээлбэл би ер нь нэг идж байгаа хоол хүнсээ өөрчлөё гэд хүн бодлоо тий. За тэгээд бодоод шийдтээ гэж бодоход тэр гэр бүл яаж анханасаа хоолж ихсэн тий. Яг тэгэл ээж нь за би одоо ийм хоол хийчихлээ чи нэг заавал идээр ихээр за ээжний сэтгэлгээд одоо ээжийнхээ хоолыг идчихээн. За эсвэл орой нэг найзуудтайгаа гарангууд найзууд нь чи нэг идчих уучих юм гоё юм байж тэгэнгүүт за яадаг ингээд идэв. Тэгэхээр нөгөө орчны нөлөө гэдэг маш том зүйл байгаа байхгүй юу? Тэгэхээр хүн тэрнээсээ бас гарч чаддаггүй тэгээд өөрчлөлт хийхэд бас нэлээд хэцүү байдаг. Нэр яач бац би ч гэсэн ингээд ажиллаараа аялж ангууд надад айгаа контролт чадхад хэцүү болдог зүйл нь яг тэр л болж таад хоол унд тий. Тэр хідэн мэддэг зүйлүүдээ өөр улсын дэлгүүрүүдээс авдаг юм давдаг ч гэсэн олон зүйл нь ингээл таагаал. Энэ орчны нөлөөрөө хоёлаа ухаж орно. Одоо сурж байгаа nutritional therapist гэдэг чинь яг юу хийдэг хүн болдгийг яа тийм ямар програм байдаг юм бэ ер нь? Ямар гоё асуулт вэ. Энэ nutritional therapist гэдэг энэ мэргэжлийг би яагаад сонгоод сурж байгаа вэ гэхээр ерөөсөө ганцхан хоолтоор хүнийг одоо өөрчилж болдгоо. Жишээлбэл би өөрчлөгдөе, байж байгаа зүйлсээ жоохон сайжруулъя тий. Эрүүл мэндээ сайжруулъя гэж бодох юм бол хоол ганцаараа хүчин зүйл болж чадахгүй. Тэрнээс гадна бас бусад хүчин зүйл байна гэдгийг яг nutritional therapy гэдэг энэ чиглэлээр сурж байгаа хүмүүс сурдаг байхгүй. Тэгэхээр тэрэнд нь юу орж байгаа вэ гэхээр хамгийн эхлээд генээс эхэлж байгаа. Би хинээс үүсэл гаралтай юм. Миний эцэг эхийн юм. Эцэг эхээс цаашаага миний өвөө эмээ ямар хүмүүс байсан тий. Тэр хүмүүс маань ямар одоо шалтгааны улмаас одоо хэрвээ хорвоог орхисон бол тийм ээ ямар шалтгааны улмаас орхиж ирсэн.
өвчнөө рүү эсвэл зүгээр өөр тохиолдлоор руу. За тэгээд төрснөөс эхлээд ямар байдлаар би төрсөн юм бэ? Жишээлбэл ээжээсээ шууд одоо натурал birth гэж одоо ингийн яг жамаараа төрсөн юм уу? Айл эсвэл бид нарын нөгөө хэлж заншснаар хийсвэрээр төрсөн юм уу? Тэгээд төрснийхөө дараа үгжаар те өссөн үү эсвэл эхийн сүү хөгж одоо өссөн юм уу гэд ингээ бүр багаас нь эхлээд задлан шинжилгээ хийж үзээд за тэгээд дараа нөгөө бага нас руу орж ирээд хүүхэд наснд юу бодож исэн одоо хөдөө гадаа өссөн юм уу хот суурин газар өссөн юм уу өсвөр наснд юу болж исэн за цаашаа ямар им тариа хэрэгэлдэг байсан бага насндаа тий тэгээд тэр бүхний нийлбэрээс одоо жишээлбэл Око гэдэг хүн, би гэдэг хүн ингээд бүрдэж байгаа учраас бүр эхнээс нь ингээд ухаж төнкөж үздэг. За тэгээд дараа нь амьдралд юу тохиолдож байсан? Ямар трома ч юм уу те ямар нэгэн одоо сэтгэл зүйн болоод бие физиологийн ямар нэгэн цохилт жишээлбэл осолд орж исэн үү? Эсвэл ямар нэгэн байдлаар хүнд зүйл тохиолдож исэн үү сэтгэл зүйн хувьд гэд энэ бүхнийг нийлүүлж авч үзээд тэгээд тэрэн дээр одоо задлан шинжилгээ хийж үзээд өнөөдрийн хүн ийм хувь хүн бүрдсэн байна. Тэгэхээр жишээлбэл 17 наснда за би явж байгаад нэг ийм осолд орж ирсэн гэх юм бол за тэрнээс үүдэлтэй өвчний шинж тэмдэг өнөөгийн 30 хэдэн настай хүн дээр гарч ирэх магадaltaй байдаг байхгүй. Тэгэхээр хүнийг зөвхөн нэг талаас нь авч үзэх биш. Цогтоор нь ингэж авч үзээд бүх талаас нь авч үзээд бүх мэдээллийг нь цуглуулад тэр хүнээс одоо яриулаад хамгийн гол нь тэр хүнээс яриулах байдаг. Тэгээд яриулаад бүх мэдээлэл авсны үндсэн дээр одоо яагаад ийм шинж тэмдэг үүсчих вэ? Өвчин бол зүгээр үүсэхгүй тий. Ямар нэгэн юм явж байгаад гарч ирж олон жилийн зүйлийн одоо ингээд юм хуримтлагдаж байгаад одоо гарч ирж байгаа. Тэгээд тэрийг олж тогтоодог ийм гоё мэрэгжил тэгээд буцаад нөгөө хүндээ туслаад за ийм болсон байна. Чамд одоо ийм байна гэд олон талаас нь ингээд тусалдаг ийм мэрэгжил болохоор би ингээд сонирхож энэ мэрэгжлийг сонгож сурч байгаа. Wow. That's really cool. Тэгэхээр одоо энэ одоо өвчтөн гэж хэлэх үү, client гэж хэлэх үү? Client гэж явдаг. Client гэж явдаг. Яагаад тэгэхээр өвчтөн гэхээр бас тусдаа яг эмнэлгийн зүгээс нэг шинж тэмдгийг нь илаашуулах талаас нь өвчтөн гэж нэрлээд авч үздэг бол nutritional therapist-уудын хувьд client гэж авч үздэг. Тэгээд саяны одоо ингээ бүр яг gene test-ээр нэхнэ гэсэн үг юу нь бол тэрэн дээр хоёр янз байдаг. Жишээлбэл gene test хийн гэхээр тэрийг худалдаж авах боломжтой хүмүүс гэж байна. Боломжгүй хүмүүс гэж байна. Тэгэхээр client-аас хамаардаг. Жишээлбэл тэрийг одоо жишээлбэл худалдаж авах айгүй өндөр үнэтэй тий зардал өндөр гарна. Боломжгүй тест хийх боломжгүй хүмүүсээс авах арга гэж бас байдаг. Жишээлбэл аман асуулгаар би түрүүн хэлсэнтэй жишээ нь өвөө эмээ чинь ямар хүн байж байгаад яасан хамгийн гол гэр бүлийн ойрхон байгаа хүмүүсээс одоо цусан хамаатан тий энэ хүмүүсээс шинж тэмдгүүдийг нь бас асуугаад ингээд бас хамаарлыг нь тогтоож бас болдог. Тийм ээ тий. Тэгэхээр та энэ програмд бас айгүйх сэтгэл зүйн арга барилууд, сэтгэл зүйч нарын сурдаг зүйлийг бас их сурч яана гэсэн үг үү бас. Тийм. Хүнээ маш сайн судлаа тэр хүнээсээ одоо бүх юмыг нь яриулж гаргаж авсны үндсэн дээр буцаад тэр хүндээ туслана. Яагаад тэгэхээр хүмүүсээс за чи өнөөдөр ямар хоол иддэг вэ гэд ингээд асуухаар ихэнх хүн одоо тэр судалгаагаар юу гэж хардаг вэ гэхээр хоолныхоо порцийг арай өөрчилж хэлдэг. Яагаад гэвэл одоо хоол хүнс гэдэг маань хүний нөгөө хувь хүнтэй холбоотой юм мэдээлэл учраас тэрэн дээр маш эмзэг ханддаг. Жишээлбэл би өглөө нэг юм том аягтай зутан идсэн бол надаас хүн ингээд асуухаар юу идсэн бэ гэхээр орцож дараад тий. Яагаад гэвэл нөгөө мэдээллээр их юм идэх одоо буруу гэсэн мэдээллийг авцсан байдаг ч юм уу. Тэгээд тухайн хүнд яг өөрт нь зөгцсөн гой порт байсан ч гэсэн дарж хэлдэг. Тэгээд яг энийг болохоор бас бүр нэршил байдаг. Яагаад ингэдэг талаар. Тэгэхээр тий ер нь бол тиймэрхүү юм байдаг шүү. Тэгээд nutritional therapist дээр ирдэг клиентууд нь асуудалтай хүмүүс байдгийн болов эсвэл өөрчлөлтсөн сэргийлсэн хандлагаар хандж байгаа хүмүүс ирэх үү? Янз бүр.
Хоёр янз байна. Ихэнх тохиолдолд ямар нэгэн асуудал үүсэж байгаа учраас жишээлбэл одоо миний ходоод ингээд өвдөд байна ч юм уу тий. Эсвэл миний даралт байнга өсөөд байна ч юм уу. Иймэрхүү асуудалтай хүмүүс ирнэ. Нөгөө талаас одоо сүүлийн үед яг өөрийнх нь хэлсэнчлэн байгаа нөхцөл байдлаасаа өөр ингээд дээшлүүлэх боломжууд бас юу байна вэ гэд. Тэгэхэд энэ хүмүүс нь болохоор илүү тийм санхүүгийн хувьд те бас нэлээд боломжтой. Одоо байгаа нөхцөлөө би сайжруулах хэрэгтэй байна. Үүн дээр тусламж юу байж болох вэ гэдэг талаас нь бас илүү хүмүүс ч байгаа. Тэгэхээр янз бүр. Тэгээ энэ саяны зүгээр би энэ айгуу гоё нэг санаа жоохон цуучж байгаа болохоор газ ийшээ орчих гэж бодож байна. Тэр нь яг нэрээ ингээд харангууд ихэнх хүмүүсийн орлогын түвшин нь өршлөн сэргийлэлт рүү хэрэг орж яана гэдэгтэй шууд холбоотой харагдаад байгаа те одоо бол. Тийм. Орлогын түвшин яагаад үүн дээр хамаардаг вэ гэхээр тэр бол маш тодорхой те жишээ нь би дэдгүүр орлого гэхэд надад хэдэн төгрөг байна тэрэндээ тааруулаад би хүнсээ цуглуулна шүү дээ. Одоо жишээлбэл би органик хүнс авъя гэж бодсон ч гэсэн хэрвээ органик хүнс арай илүү үнэтэй байх юм бол би тэрийг аффорд хийгээд тэрийг худалдан авах чадвар бага те. Тэгэхээр нөгөө Маслоугийн hierarchy гэдэг байгаа те. Хамгийн доотлолт нь юу байгаа вэ гэхээр хүний үндсэн хэрэгцээ. Тэгэхээр үндсэн хэрэгцээгээ хангасныхаа дараагийн түвшин рүү ороод явж байгаа хүмүүс би одоо дараа нь бас яаж болох вэ? Юу хийж болох вэ те? Жишээлбэл зүгээр энгийн ус аваад хэрэгэлдэг байсан бол надад өөр ямар боломж байна? Нөгөө усаа ямар төрлийн ус авах вэ? Цэвэршүүлсэн ус авах вэ? Тэхийн тулд би яах хэрэгтэй вэ гэд те. Тэгэхээр яалтчгүй одоо нөгөө хүний санхүүтэй бас холбогдоод байгаа юм л да. Гэтэ тэглээгээд одоо эрүүл мэндийг хамгаалахгүй бүх юмудаа ингээ орхино гэсэн үг шүү дээ. Одоо үн төлбөргүйгээр бас хэрэгжүүлж болох зөндөө арга байгаа. Тэрийг Око өөрөө маш сайн мэдж байгаа тий. Маш мундаг biohackers болохоор бас бид нарт бас тэр аргаас хуваалцаад ярил бүр гоё байх. Энэ подкаст тэгэл ингээл яг үнэг үзэл мэдээ гарч ирж байна тийм ээ. Хин чинс нэг юм үзэл 3 ямиг нэвтрүүлж байна. Юм шүү. Тийм. Би одоо тактикийн асуулт руугаас ороод байгаа. Тэгээ буцаад саяны сэдвүүрээ орно. Ер нь тэгээд ингээд би албаар энэ асуултыг асууж байгаа шүү заяа. Ер нь хүмүүсийн дагчуул зүгээр гэж байгаа нэг юм нэг 5 дөрмөнд багтсан диетийн юу байж болох уу? Зааварчилгаа 5 дөрмөнд. За 5 дөрмөнд ихэнх population-ыг хамарчин тий. Ийм санаа зовморгүй, энийг чирээ, keto чирээ, энийг чирээ, энийг гэж багсах гэж, supplementation юм гэж ла биш. Just give me 5 things. Би юу ч хийсэн энэ 5 дөрмийг л дагчвал би ингээд гайгүй болчихно гэдэг чийсэн. Тэгвэл хамгийн эхлээд цагаа даг. Цагаа даг гэдэг нь өглөө сэрэнгүүтээ нар одоо мандж байгаатай холбогдуулаад хоолтоо зохицуулна. Тэр нь юу гэхээр одоо чинь би өчигдөр яг ингээд метрогоор явж байхад метроны яг цааталт ингээд реклам сурталчилгаа байгаа байхгүй ямар сурталчилгаа байгаа вэ гэхээр ийм чихэрлэг тарганы зураг тавиад 9 цагийн үед өсгөөрөө энийг дээрээ гэдэг ийм сурталчилгаа. За гэтэл орой 9 цагаас тэр бол орой 9 цагаас гэж байгаа байхгүй. Орой 9 цагаас бол болж игэл хүн одоо хоол ундаа идэхэд зогцоогоод тий. Яагаад гэвэл нар жаргацсан байгаа. Нар жаргацсантай холбогдуулаад хүн ходоодоо бас амраах хэрэгтэй байхгүй. Яагаад гэвэл яг бидний энэ ходоод дотор байгаа эргэтнүүд маань бас цагаар ажилладаг. Эргэтнүүд гэж юу хэлж байгаа юм бэ гэвэл эсүүд байгаа. Тэр эсүүд бүгдээрээ маш нарийн зохилтолгоотой. Тэгэхээр тэр эсүүд маань бас цагаар ажиллаж байгаа учраас тэднийхээ цагт зохицуулаад хоолчих юм бол хооллолт төв хоолт болдог. Тэгэхээр өглөөс ирээд нар мандсан бол өглөөнийхөө цайгаа угаал эхэлсэн бол оройн нар жаргахад хооллолтоо зогсоогдсон байх хэрэгтэй. Эхнийх нь энэ байна. За хоёрдугаарт нь одоо заавалчгүй те ийм маягаар хоолноо, ийм хэв маягийг дагнаа гэж заавал тэгж хооллох шаардлагагүй. Жишээлбэл одоо орчин үед vegan, keto, одоо юу гэдэг те carnivore гэдэг олон төрлийн диетууд байгаа. Гэтэ тэндээс хүн өөртөө хамгийн тохиромжтойг олж авах хэрэгтэй. Заавалчгүй нэг юг дагаад ингэж явах биш. Яагаад тэгэхээр бидний бие систем одоо чип хоёр ингээ ярилцаа суулгах чип хоёрын бие систем хоорондоо асар их ялгаатай.
би жишээлбэл carnivore даглаа, чи жишээлбэл paleo даглаа гэхэд хоёулаа яг адилхан paleo diet даглаа гэхэд бид хоёулаа өөр шинж тэмдэг үзүүлэх учраас өөртөө зохицсон тэр хоолтыг хэв маягийг олж авах хэрэгтэй. Жишээ нь vegan танд зохидог бол vegan байж болж байна. Махтай хоолт зохидог бол мах оролцуулсан хоолт байж болж байна. Тэгэхээр өөртөө зохицсон өөрийнхөө бие физиологид хамгийн сайн зохицож байгаа тэр хоолтоор явбал хамгийн сайн. Ихэнх тохиолдолд шүү дандаа гэж байгаа юм шиг ихэнх тохиолдолд уламжлалт хоол хүнсээ дагсан нь хүнд хамаагүй дээр байдаг. Би чинь Монгол хүн байлаа гэхэд Монгол маягийн хоолтоор явбал надад илүү зохицдог. За тий 3 дугаарт нь юу вэ гэхээр хоолтоо ингээ хараад үзэхээр тэр хоолтын дотор нь хэд боловсруулсан хоол хүнс түлхүү байна уу? Аль эсвэл юм бүхлээрээ байгаа. Жишээ нь бүхэл мах, бүхэл хоол, цагаан идэ, ногоо, жимсгэн байна уу? Аль эсвэл дандаа буудалтай тий дэлгүүрийн лангуунаас ингэж шууд аваад задлаад идэх хоол хүнс түлхүү байна уу гэдгийг хараад болж өгвөл нөгөө бүхэл хоол хүнс рүүгээ шилжих юм бол илүү сайн. Яагаад гэвэл бүхэл хоол хүнсний matrix нь яг тэр чигээрээ хадгалагдсан байдаг. Тэгээд тийм чиглэлийн хоол хүнсээр хоолж байгаа хүмүүс илүү эрүүл байдаг. Шууд задлаад бэлэн юмнууд чипс ч юм уу тий ice cream мөхөлдсөн тэр задлаад шууд амрууга чулуудчихдаг хоол хүнс хэрэглэх тусам одоо нөгөө асуудлууд үүсч эхэлдэг. Жингийн асуудал ч юм уу тий халдварын бус гаралтай өвчлөл ч юм уу. За 3 дугаарт нь юм байна. За 4 дугаарт нь хангалттай хэмжээний шингэн авч байгаа юу гэдгийг харчих хэрэгтэй. Яагаад тэгэхээр шингэнээ хангалттай нөхгүйгээр хоол хүнсний талаар ямар хоолоо сайжруулах талаар яриад ерөөсөө хэрэггүй. Тэгэхээр шингэнд юу орох вэ гэхээр шүл байж болно. Ямар нэгэн шүл те тунгалаг шүл байж болно. Эсвэл ногоотой шүл ямар нэгэн шүл байж болно. Аль эсвэл цай байж болно. Гэхдээ кофентой хоол хүнсийг энд оруулахгүйгээр кофенгүй зүгээр ургамлын гаралтай цай ч юм уу эсвэл нэг амталсан лимонтой ус ч юм уу те юу ч байж болно. Танд ямар шингэн таалагддаг вэ? Тэр шингэнээ хангалттай нөхч чадсан уу? Тэр шингэнээ нөхөдөө нэг дор биш өдрийн турш ингэ нөхч чадсан уу? Тэгж чадах юм бол яг энэ 5-ын 4-дүгээрт нь орж байна. За 5-дугаарт нь гэх юм бол одоо нөгөө бүтцээ ингэж идж байгаа хоол хүнснийхээ бүтцийг хараад дотор нь уураг, өөх тос, тэгээд нүүрс ус энэ гурваас ер нь гуруулангаас нь ингээд тэнцвэртэйгээр гоё орж чадж гин үү гэдгийг харчих хэрэгтэй. Тэгээ энэ гурваас гуруулангаас нь тэнцвэртэйгээр бидээ авч чадж байгаа бол ерөнхийдөө тэнцвэртэй сайхан хоол болоод явах боломжтой. Тэгэхээр энэ 5-ыг л би хэцүү асуулт байна. Тэгтээ энэ 5-ыг л би хэлэх бай. Тэгээ гинтийн асуулт болохоор бас буруу зүрүү хэлсэн бас байж магадгүй шүү. Ингээл байжсэн чи нэг судалгаа гарч ирэл дахиад нэг гоё мэдээлэл гаргаж ирэл тэгэл энэ нэрэн бугасаа өөрчлөгдөж байна тий. Тэгэхээр энэ асуултыг дандаа асуухан гот дандаа баг өөр хариултад гарч ирдэг. Гэхдээ саяны 5 бод надад аягүй таалагдж байна. Яг л би бол яг аягүй санд нийлж байна. Аягүй гоё сонсгож байна. Одоо би саяны дээр чи нэг 2 юм ухаж асуумаар байна. Сүүлийнхаас нь эхлэе. Уурэг, carbs, fat энэ хэдийн пропорцийн ямар байл зүгээр гэдэг бол нэг нийт одоо идж байгаа тавгны чинь нэг 20% нь уурэг, 40% нь юу лээ. Тэр чи юу байдаг вэ? Тийм таа. Тэрийг одоо порцны талаар яригдчих хэрэгтэй болчихсон. Тэгэхээр порцн дээр тавг гэд ярихаар бас жоохон хэцүү. Яагаад тэгэхээр тавгны маань хэмжээнд бас нэг стандарт биш болчихж байгаа тийм. Жишээлбэл манад байгаа зарим тавгнууд нэгэн том, зарим нь жижиг гиндүү ч юм уу тийм. Тэгэхээр тавгнаас илүү гарынхаа хэмжээгээр бас ингээд яриад өвчиж болно ерөнхийдөө. Тэгэхээр жишээлбэл одоо энэ гарын алга байна тий. Гарын алга тэгээ гарын алганы гарын зузаан байна. Тэгэхээр хүн болгоных ондоо байгаа шүү дээ. Надад миний гарын хэмжээ одоо миний биед зохицуулагдсан. Тэр утгаараа энэ маань илүү байгаа байхгүй. Тэгэхээр энэ гарын энэ алганы дотор хэмжээ иймэрхүү хэмжээний уурга нэг хоолтон дээр шүү. Иймэрхүү хэмжээний уурга авч ивэл жишээлбэл би өнөөдөр стейк идлээ, гол мах идлээ гэж бодоход нэг надад тохирсон хэмжээ иймэрхүү нэг хоолтон дээр байх нь шүү дээ. За тэгэнгүүтээ нэг бүтэн ийм одоо гараа ингээд дэлгээ тавилаа гэхэд нэг ийм бүтэн хэмжээний ногоо байгаа юу. За тэр нь салаад юм уу айл болохоор нөгөө одоо газрын хөрсөн доор ургаж гарч ирж байгаа ногоонууд гэж байгаа тийм жишээлбэл чихэрлэг төмс ч юм уу луун ч юм уу тийм энэ ногоогоо болж өгвөл
тэднээс түлхүү биш. Аль болохоор юм навчлаг ногоо байлгуулсан. Тэр нь бууцаа ч юм уу, одоо салаадны навч ч юм уу, арагуула ч юм уу тий. Тэгээд лойл ч юм уу. Тэгээд иймэрхүү хэмжээтэй ногоо хажууд нь идчихнэ. Энэ маань нүүрс ус. За тэгэнгүүтээ дахиад жоохон өөх тус нэмэх хэрэгтэй тий. Тэр нь ямар хэмжээтэй байх вэ гэхээр энэ эрхий хурууныхаа ойролцоогоор хэмжээгээр эрхий хурууныхаа иймэрхүү хэмжээтэй нэг тосны төрлийн юм авчих юм бол энэ 3 төрлөөс авчиж чинь гэсэн. Тэгэхээр сая би нөгөө нүүрс ус гэж хэлсэн шүү дээ тий. Око нэг иймэрхүү хэмжээтэйгээд. Тэгэхээр жишээлбэл би өдрийн турш гадуур одоо хүүхдээ дагажгүйгээл тий. Одоо юу вэ тий. Айгүй биеийн хүчний ажил хийдэг. Маш хүнд дасгалууд хийдэг 3 цаг ч юм уу 2 цаг ч юм уу биеийн хүчний дасгал хийдэг бол саяны нөгөө нэг нүүрс усны хэмжээ шүү дээ. Ингээд харуулсан. Тэр маань нүүрс усны хэмжээ нь адилхан байж болно. Гэхдээ илүү нөгөө старчи гэж нэрлэж байгаа цардуул газрын хөрсөнд ургаж байгаа жишээ нь төмс байж болно. Төмс ч юм уу эсвэл цагаан будаа ч юм уу тий. Энэ маань арай өөрчлөгдөд их юм. Тэгжээж нөгөө бидээ хэрэгтэй energy глюкозын их сурвалж байгаа тэндээс аав. Тэгэхээр яалтчгүй ингээд хувь хүний юу руу орчод идэг. Одоо онцлогтой уялдуулаад байдаг. Тэгээд nutritional therapist-уудын хамгийн гол хийдэг юм нь юу гэхээр ерөөсөө хувь хүний нөхцөлтөнд тааруулаад чи ямар амьдралын хэв маягтай хүн бэ тэрэнд нь тааруулаад нөгөө хоолтыг нь зохицуулж яатчгүй гаргаж өгөх хэрэгтэй болдог. Саяны эднэрийн хүмүүсийн хамгийн их алддаг хэсэг нь хайд нь вэ? Миний бодлоор нүүрс ус. Миний бодлоор нүүрс ус бас нөгөө өөх тос. Яагаад тэгэхээр жишээлбэл би бурхууш. Жишээлбэл би ингээ мах идлээ гэхэд маханд угаасаа цаанаасаа ялангуяа үхрийн мах, хоньны мах цаанаасаа бор мах идсэн ч гэсэн гар мах идсэн ч гэсэн тэнд тодорхой хэмжээгээр өөх тос агуулгддаг байхгүй. Тэгэхээр өөх тостой угаасаа идж байгаа мөртлөө дээрээс нь дахиад өөх идэх зүгээр гэсэн юм чинь ингээд том томор нь хэрчээд те ингээд идээд авах юм бол өөх тос бас жоохон илүүдэх магадaltaй. Тэгэхээр өөх тосон дээр бас тэгээд нүүрс усан дээр сая би ямар нүүрс ус сонгох вэ гэдгээ нөгөө өнөөдөр би юу хийх вүлээ гэдэгтээ зохицуулаад ингээд хийхгүй бол жоохон алдах гэдэг байдаг байж магадгүй. Тэгээд юун дээр бас настагаад бас хүүснээс хамаарлаад энэ бас өөрчлөгдөх үү? Тэгэлгүй яах вэ? Ялангуяа наснаас маш их хамаарна тий. Ягаад тэгэхээр өсвөр насны хүүхд жишээлбэл эд хөгжиж байгаа бүх юм өөрчлөгдөж байгаа. Энэ насан дээр арай ондоо хоолтой байна. За тэгээд настай хүмүүстэй 65-аас дээш настай болоод эхлэхээр бас хоолтонд өөрчлөлт орно. Ягаад гэвэл ер нь хүний төрснөөсөө хойш хүнийг ингэж яваад 30 наснаас хойш ер нь ийшээгээд ийм маягаар одоо бидний бие цаанаасаа тэгж зохицуулагдсан байдаг. Аяндаа удаашраад хоол боловсруулах хэрэгтэн ч гэсэн тий хоол боловсруулах систем нь доошлоод эхэлж байгаа. Тэгэхээр тэрнтэй холбогдуулаад яг энэ оргил үе дээрээ явж гин үү, эсвэл өсөх үе дээрээ явж гин үү, эсвэл уруудах үе дээрээ явж гин үү гэдэгтээ тааруулаад бас хоол хүнсэн дээр өөрчлөлт гараад эхэлдэг. Окей. Тэгээд саяны нэг юм сая сүүлийнхэн дээрс нэг ухаж асуумаар байгаа юм байна. Юу навчтай ногоо. Энэ бол одоо бид нар бол одоо бол энэ дээр маргах юм байхгүй зөв гэдгийг бүгдээ мэдж байгаа. Өнгө олон байх тусмаа хэрэгтэй энэ төр гээл те. Бүгдээ ойлгодог мөртлөө ихгүй байгаа даа. Хангалттай хэрэглэхгүй л байгаа даа тийм ээ. Тэрний хооронд гурил руугаа ороод байна. Тэ илүү одоо будаа интересе тэр хабихаа энерги аваад. Тэгээ шатаа нь болохоор энэ нөгөө дасааг болохоор тэр амт таалагдахгүй байгаа шүү дээ ер нь бол тий. Тэгээ юм мэдж байгаа энэ мэдрэмж авахгүй байгаа энэ гэсэн ийм юм ялангуяа монголчуудын хувьд аягүй толорч байгаа гэж би бол бодож байгаа. Энэ дээр санал бодол юу вэ? Тэрнтэй би яг санал нийлнэ. Яагаад гэвэл нөгөө дасцсан амт гэдэг чинь шал ондоо байгаа байхгүй. Жишээлбэл би бас одоо таньдаг хүмүүстэй ингээд нөгөө turmeric гэдэг улбар шар өнгөтэй spice байгаа тий. Тэрийг эндээс бас хоолндоо хийж байгаач гээд ингээд өгсөн бол дараа жил нь очингууд яг хിവэрэл байгаа байхгүй. Тэгэхээр тэр нь чинь нэг юм амт нь нэг юм танил биш. Тэгээл нэг юм багад байгаа шүү дээ. Тэгэхээр чи тэрийг ингээд суулгахад айгүй хэцүү. Тэгэхээр одоо нөгөө дэмжлэг гэдэг юм бас хэрэгтэй. Тийм учраас одоо nutritional therapy гэдэг тустай юм мэргэжилтэй хүмүүс дэмжлэг үзүүлдэг хүмүүс гарч ирээд байгаа хөшөө. Одоо чи эндээсээ жоохон чимхээд хийчихээ. Тэгэх юм бол чамд ийм өөрчлөлт гарна гэд. Гэхдээ дандаа тэгж шинэ юм руу яв гэсэн үг бас биш л дээ. Яг
хуучин юм дээрээ суурлуулад би яаж өөрчилж болох вэ гэдэг. Жишээлбэл бууцанд дургу монгол хүн бас ховор баг тий. Бууз идэх их дуртай. Тэгээ энэ маань ерөнхийдөө бол гурил мах сонгон гурваас үндсэн орцонд бүрдэж байгаа тий. Тэгэхээр дуртай зүйл дээрээ жоохон дагалдуулаад өгөхөөр илүү сайн нэг суудаг. Тэгэхээр навчлаг ногоог түүхийгээр идэхээр нэг тийм онцгой мэдрэмж төрөөд ах юм бол дээр нь одоо нөгөө брокколины толгойг хэсгийг ингээд нэмгэхийн зүсэнгүүд жижигхэн будаа шиг болцдог шүү дээ. Тэгэхээр тэр маань одоо буузан дээр нэмэхэд маш амархан. Тэгээд нөгөө ногоон өнгөтэй бүлгийн хоол хүнснээс оролцуулж чинь тийм. Тэгээд хэрвээ би бас нөгөө сахар номдоо бичсэн байдий. Жишээлбэл бууцаа байна. Бууцаа хөлдөөлөө. Тэгэхээр хөлдөөшнөөс гаргаад ирэхээр юм хатуу болцсон байгаа. Тэрийгэ хоолоо идээд яг гаргахын өмнө ингээд нэг базахт бутраад ерөөсөө дээр ингээд хоолн дээр нэмэгдчихэв. Ингэхээр нөгөө навчлаг ногоогоо бас оролцуулаад идчихэв. Гэх мэтчлэнгээр ингээд жоохон багаар нэмээд өөртөө жоохон сануулад ингээд оролцуулаад явхаар тэрэнд нь бидний нөгөө амтлах мэдрэмж маань буцаад эргээд тэрийгэ өгүүлээд үшээ нийгэм дутагдаад ах юу лээ гэд ингээд сануулад өгдөг байхгүй. Тэгэхээр нэг осондоо бид бас нөгөө сургах хэрэгтэй бие систем амтлах мэдрэхүүгээ цаашаага бичил биетүүдээ сургах хэрэгтэй. Бичил биетүүд маань бидний юу идэж байгаагаас хамаарат бас өөрчлөгдөж идэг. Тэгэхээр юу амруугаар оруулж чинь дагаад өөрчлөлт гарч байгаа учраас тэрийг бас сануул уулан зүгээр. Тэгээд бас нөгөө ийм үг байдаг штэ. Нүдэнд ил харагдаж байгаа юм илүү хүн илүү хэрэгэлдэг. Нүдэнд харагдахгүй бол мартдаг гэд тэ. Тэгэхээр хүнсний дэлгүүр орохдоо хүчээр одоо за би ногоо идвэл уулан сайн гэсэн одоо би ногоо авъя да гэд аваад бас тавьчихаар хүн тэр хөдөлмөрлж олсон мөнгөө нэг тий хогийн сав руу хаяад ахыг нэг хүсдэггүй. Тэгэхээр би одоо ингээд мөнгөөр авцсан чи нэг идээ да гэд нэг идэхээр буцаад нөгөө тэр нь эргээд биднийг нөгөө эрүүл байхад дэмжиж идэг нэг арга болдог аахгүй. Тэгэхээр бас ийм арга бас байж болох юм. Санаанд орж иж байгаа практикал аргуудаас тэр санагдаж байна. Тэгээд дандаа нэг үндсэн дуртай хоолн дээрээ юу нэмж баяжуулж болох вэ гэж бодно л доо. Жишээ нь одоо майлангийн нунтаг үрийг юм дээр нэмэхэд айгүй амархан тий. Зүгээр ингээд майлангийн үр байж л гэхэд авж идэх үү. За манай хүүхдүүд бол тэрийг бол Porsche нэг нүдээр харагдахгүй. Гэтэл энэ нь болохоор омега 3-тай эсхийн их үүсвэр болдог. Тэрийг ингээд хараг идэхэд нь жоохон нэмчих ч юм уу. Эсвэл хайлмаг дуртай хүүхдүүдтэй хайлмаг дээр нь болгоод гаргаж ирлээ нөгөөтгөө нэмээд утгалаа. Ингээл тэр эслэг авчиж, бас хэрэгтэй юмнуудаа нэмээд авчиж, шин тэжээлээр баяжуулчих чинь. Тэгэхээр юу үндсэн хоол юу байна вэ? Тэрийг юугаар жоохон баяжуулж болох вэ гэд ингээд бодохоор уул нь бол гарцууд байгаа. Тэгээд би тэр сэдвээр орох юмд дахиад нэг жоох үсрээд. Хоёул одоо Alpha Human манай camp дээр ажиллаж байгаа хүмүүстэй тийм ээ бас манай кампт оролцож байгаа хүмүүстэй ажиллаж байгаа. Тэгээ яг ямар процесс ашиглах гэж байгаа вэ яриад өгөөч. Манай Alpha camp-т оролцож байгаа хүмүүс яаж diet analysis audit хийж байгаа вэ? Тэгээ ер нь бол тэгж ойлгож болох уу? Ингэхийн одоо retreat-д оролцож байгаа хүмүүс маань ерөнхийдөө ямар хоол хүнс цуглуулж хэрэгэлдэг вэ? Тэрийгэ надад одоо мэдээллийг нь цуглуулад танаа багийн хүмүүс над руу явуулсан. Тэгэхээр би түрүүн хэлсэндээ хоол хүнс хүний яг хувь хүний асуудал учраас хүмүүс тэр болгон хүмүүс дийлгээд ахыг хүсдэггүй. Тэгэхээр олон хүмүүсийн өмнө байх учраас тэр хүмүүсийнх нь одоо хоол хүнсийг нь кодлоод жишээлбэл ОКО гэх юм бол зааварчлаар манай хонх дуурсан. Одоо за жишээлбэл ОКО гэхэд нэг номерын дугаараар өглөө. За инхцүүл гэхэд 2 номероор кодлоо. Тэгээд ОКО надад 7 хоногийнхаа хүнснийхээ юу цуглуулдаг зургуудыг өгчих байхгүй. Тэгэхээр би тэр зурган дээр үндэслээд алийн жоохон түлхүү хэрэглэл зүгээр бай. Сая хэлсэн шүү дээ, ногоо түлхүү хэрэглэх хэрэгтэй гэд. Тэр айлын хоол хүнсэнд ногоо байхгүй бол энийг аваач, энийг жоохон нэмээч гэд ингээд зөвлөгөө өгөх юм. Тэгэхээр нэг осондоо айгүй гоё юм хувь хүний хүн маань өөртөө зориулсан тэр зөвлөгөөг авах боломжтой. Тэгвэл одоо perfect бас хоолтой тий яг өөрийнхөө амьдралын хөвшилтэй зохицсон хоолтой худалдаад авчихдаг хүмүүс бас байж болно тий. За жишээ болоод 2 номерын дугаартаа миний мэдээлэл надад хүрээд ирлээ. Миний өөр нэг хүний тий.
Тэгэхээр би тэр хүнийх дээрээс хараад орцуудыг нь бас ингээд хараад хэлж өгөх юм. Одоо жишээлбэл гаднаас буудалтай янз бүрийн хоол хүнс авлаа гэхэд тэр орцсон дунд хүний биед хэрэгтэй эсвэл хүний биед хэрэггүй янз бүрийн орцууд тавьж байгаа. Тэгэхээр энэ хэрэгтэй шүү. Цаашдаа иймэрхүү орцтой хоол хүнс авах юм бол эрүүл мэндийг илүү дэмждэг. Иймэрхүү орц байх юм бол буцаад лангуунд нь үлдээж байгаараа гэд энэ тал дээр бас ингээд зөвлөгөө явах юм. Тэгэхээр одоо энэ гоё ретритд оролцож байгаа хүмүүс маань гоё практикал цаашдаа хэрэгжүүлээд явчих болохоор ийм мэдлэгтэй болоод гарах юм. Тэгэхээр хоол хүнс гэдэг маань хамгийн нөгөө байнга л хоол хүнс идэж जैन тий өдөр болгон. Тэгэхээр хүний эрүүл мэндэд нөлөөлж чаддаг хамгийн чухал хүчин зүйлсийн нэг нь хоол хүнс байдаг болохоор энийгээ сураад гарчих юм бол цаашдаа хэрэгжүүлээд илүү эрүүл хоолт руу, тэнцвэртэй хоолт руу ингээд яваад байх боломжтой. Тэгээд айгуу гоё хүн болгон тэгэхээр яг жинхэнэ өөртөө зориулж яг юм хийлгэж байна. Тэгээд харингуудаа бүгдээ хөргөж янгуудаа за яг коучнер энийг жоохон багасгачих гэсэн ингээд тэрийг магадгүй нэг аваа хайчих магадгүй эсвэл хэрэглээг арай багасгах магадгүй эсвэл хөөе эдлээ ганц хоёр шинэ юм нэмчих магадгүй те өөрөө хөргөж рүү ч юм өдрүүлэн ашигладаг юм да. Тийм тэгээд дараа нөгөө орцсон тундаасаа ялгаж салгаад ийм орц орсон байвал би авах юм байна. Ийм орц ер нь хаяа зүгээр юм байна. Ер нь байнгын одоо сагсантаа хийгээд баймааргүй юм байна шүү гэдэг яг гоё цэгцтэй мэдээлэлээ аваад гарах юм. Тийм тэгэнгүүт бидний найж байгаа зүйл нь тэрэндээ дандаа анхаартай гэхдээ нэг биендээ хийж байгаа шүү. Тэгэнгүүт араас чи нэг юм асуулт юм гарч ирээд nutrition гэж ярангууд надад ингээд би энэ аюу нэг өөрийнхөө эрүүл мэндийг сайжруулах гэдэг юм аюу зорилготой biohacker хүнтэй нөгөө насаар reverse хийх одоо энэ физиологи яаж ер нь менталыг ч гэсэн яаж өнөөдөр янз аргаар оптимал ашиглаж болох вэ гэдэг талаар санаа зовдөг хүн байхгүй те. Тэгэнгүүт миний ажиллаж байдаг юмнууд ингээд дарааллууд байгаа одоо чинь нойрон дээр мастерлах гэж хичээж яснаа дараа нь ингээд mobility энтергэлтэй. Тэгжээс нь diet болохоор ер нь бол миний жоохон хойно тавигддаг асуудал байдаг байсан. Яг тэгэхээр би генетикийн энэ ерс гадна харагддаггүй зүйл те эрүүл юм шиг харагддаг болохоор тэгээд яг энэ миний асуулт яг л энд байгаа юм да. Олон хүмүүс ингээд одоо ингээд биднээс ингээд иймэрхүү юм сонсоод би нэг сахарын тухай яриа. За яг өөрийн чинь номыг ингээд авч уншаа. Тэгээ ингээд ухаарад сахар хэцүү юм байна гэх тэгээ аюу муу юм байна гэдэг ойлгоод. Тэгээ яг тэгчин гутаа энэ трийг багасгацсан хувилбар багасгаагүй хувилбар нь биеинд мэдрэгдэж байгаа нь эсвэл амьдралд харагдаж байгаа нь тийм их бод байдгүй. Аюу гинт ингээд нэг олон хил нэмснийхаа дараа л би буруу байсан байж гэдэг болохоос биш тэр жин нэмж байгаа үед ерөөсө харагддаггүй те хоол буруу хоолны сонголт тийм биеинд гарч байгаа нөлөө. Тэгэд ийм болохоор хүмүүс одоо бидний өмнө хийжсэн минь аппликейшны дуршлаас нэг харсан зүйл нь хүмүүс яг одоо өвдөхгүй байгаа болохоор тэр талаар ерөөсө санаа зовхгүй юм шиг анзаардаг. Тэр башуун үнэн. Яагаад тэгэхээр ер нь хүний цаанаасаа унган бас нэг тийм өвгдөл гэх юм уу тий. Урдан түргэн яг газ ингээд өөрчлөгддөг юм да айгу дуртай. Шууд хариуг нь авах тий. Эмэгтэйчүүдийн хувьд бас аваад ярихад гаднаас одоо ил харагдаж байгаа тэр зүйлс жишээлбэл арсны өнгө үзэмжч гэдэг юм уу, үсч гэдэг юм уу, гэдэг юм уу тий. Үүнд илүү анхаарал хандуулдаг. Яагаад гэвэл энэ маань харагдаад байгаа. Гэтэл тэр дотор маш их юм явагдаж байгаа тий. Одоо жишээ нь би нүүрэндээ ямар юу төлөж байна. Гол сайхны бүтээгдэхүүн хэрглэж байна. Тэр маань тодорхой хэмжээгээр нэвчээд яг ганц 2 жилдээ зүгээр л дээ. Би 10 хэдэн жил тэр нүүрэндээ ч юм уу тий арсандаа ч юм уу хумсандаа төрөгч байгаа тэр бүтээгдэхүүнээс тодорхой хэмжээгээр нэвчиж байгаа. Нэвчсэн цус руу орж байгаа, цусанд орсон бол цусаар юу дамжиж байгаа вэ гэхээр бидний бас дааврууд маань явж байгаа шүү дээ. Тэгэхээр эстээр нөгөө нэг гаднаас оруулж ирээд байгаа тэр гадны бодисууд маань эсийн энэ хүлээн авагч гэдэг байгаа тэр жижигхэн юм дээр очиж суугаад тэгээ эс маань андууралд ордог. Одоо андуураад уул нь бол даавар иж суух ёстой байтал даавартай ижил төстэй бүтцтэй зүйл очиж суугаад байгаа учраас эсүүд төөрөлдөлд орохороо одоо асуудал гарч ирж байгаа. Жишээлбэл асуудал нь ямар байдлаар гарч ирж байгаа вэ гэхээр
янз бүрийн шинж тэмдгээр тухайн хүнээс хамаарат илүүдэлжин байж болно, ядралт байж болно, бамбай булчирхай асуудал байж болно. Тэгэхээр бид зөвхөн өнгөн талаас харах биш, ёстой чиний хэлдгээр юу болж байгаа вэ гэдэг талаас нь бодолцож бас уулна сонголтоо хийвэл зүгээр байхгүй. Тэрний нэг нь бол яг яалтчгүй хоол хүнс болчиход байдаг. Хоол хүнсэнд асар их ийм давуу тал хүч байдаг. Хоол хүнсийг яг хоол хүнсийг ингэ задлаад үсэх юм бол бас л химийн нэгдэл те цаанаасаа янз бүрийн химийн нэгдлээс бүрдсэн нэг юм алимыг аваад үсэх бүндүүр юм байгаа шүү дээ. Бид нар болохоор химийн хортой асуудалтай хими ингэ тусад нь үзээд байдаг. Тэгтэл хоол хүнс маань бас нэг юм химийн элементүүдээс бүрдэж байгаа. Тэгэхээр тэр хоол хүнсийг тэр талаас нь аваад үсэх юм бол бид юу тэр амрууга хийгээд байна вэ гэдэг нь цаашаага бидний тэр биеийн дотор явагдаж байгаа олон төрлийн химийн урвалуудад бас нөлөөлөд байгаа. Тэгээд нөлөө тэр дорн гарч ирэхгүй маа гэхэд удаан хугацааны дараа гарч ирдэг. Яагаад тэгэхээр хүний бие цаанаасаа тэнцвэрээ олох зохицолтой. Тэгэхээр болоод яваад байна. Би нэг 30 хүртэл 35 хүртэл 40 хүртэл сайхан зохицуулаад бүх юмыг зохицуулаад яваад байна. Тэгээд сүүлдээ болохоо байлаа шүү гэд шинж тэмдгээр илрүүлж гаргаж ирэн тэ тодорхой цэгт хүрээд жишээ нь цэвэршилтийн үед те ямар нэгэн байдлаар шинж тэмдэг гараад эхэлж байна гэдэг нь би урт хугацаанд юу идэж ууж одоо бие рүүгээ ямар хоол хүнс ямар химийн бүтц элемент хийж явсан бэ гэдгийнх нь үр дүн одоо гарч ирж байгаа. Тэгэхээр тэр талаасаа бид харах хэрэгтэй. Тэгээд сая би яг 2 хоногийн өмнө Biohackers event гэдэг маш том тийм summit гэдэг чуулганд оролцсон. Яг өөртөө чинь адилхан хүмүүсийн ингээ оролцдог. Бүгдээрээ цугладаг 4000 гаруй хүмүүс жил болгон цуглаад ингээд мэрэгчлэнүүдээс суралцаад урдаа явж байгаа хүмүүсээс ингээ суралцдаг тийм арга хэмжээ байхгүй. Тэгэхээр тэр арга хэмжээнд оролцож байгаа хүмүүсийн ихэнх нь бол тэрийг бол маш сайн ойлгоцсон. Миний одоо амрууга хийж байгаа юм маа 30 жилийн дараа үр дүн гарч ирэн шүү гэдгийг ойлгоод мэдсэн хүмүүс байгаа учраас одоо цааш нь юу гарч ирж байна, яаж ийн гэдгийг судлаад ингээд яваад байгаа байхгүй. Тэгэхээр бид болж өгвөл тэгээд тэр арга хэмжээн дээрээс одоо харагдаж байгаа юм л да. Одоо ясны бүтцийг бүрдүүлж байгаа юм маань бидний залуу наснд явагдаад байна. Юу идэж байгаа вэ? Уургадлаг хоол хүнс идэж явж гин үү? Эсвэл өсвөр үеийнхэн маань тэр үедээ дандаа бэлэн зүгээр л задлаад идчихдэг хэд боловсруулсан хүнс идсэн үү те. Тэгээд дээрэс нь чи дөрөв бас нөгөө дасгал масгал гэж ярьж штеп. Дасгал хийгээгүй ингээд явцсан бол одоо хожим 40 50 гараад жинхэнэ нэг үр дүн гарч ирдэг. Гэтэл яг энэ насандаа бид чинь оо хийгээд бүтээ хүүхдүүд одоо тодорхой насанд хүрсэн байдаг юм уу? Одоо юу яг эд бүтээ гэсэн ийм насанд явж ангууд эрүүл мэнд маань ингээ хоошин татаад байхаар яг нөгөө зорьсон юмдаа хүрэхэд айгүй хэцүү шүү дээ тий. Жишээ нь мигрантэд толгоо өвддөг хүмүүс бол сайн мэдж байгаа дандаа энэ ард нийгэм өвдөд байна гэдэг маань бие физиологийн хувьд тэр нь стресс байгаа байхгүй архаг стресс. Тэгээ архаг стресстэй хүн бол тийм сайхан ааштай юмыг өнгөлгөөр харахад айгүй хэцүү. Тэгэхээр бид яг амт бол гоё болж байгаа. Амтан дээр тулгуурлах биш болж өгүүлэл одоо ирээдүйд яах вүлээ гэдэг талаа бас жоохон бодоод тэр амрууга хийж байгаа юм аа. Жоохон цензуртай хандаад ингээд эхлэх юм бол айгүй гоё одоо насчиж болно, өтөлч болно. Одоо дандаа longevity урт наслалтын талаар яригдчихэж байгаа тий. Тэгэхээр одооноос луулна хичээгээд өгвөл их зүгээр байгаа. Тэгээ би танаа явуулдаг өсвөр насныханд зориулж явуулж байгаа энэ ретритийг ямар гоё арга хэмжээ вэ гэдэг бодож исэн бохгүй. Багаас нь хүүхдүүдийг сэтгэл зүйн талаас нь өөрийгөө танихад тусдаг гоё юм ретрит явуулт юм байна да гэж бодож исэн. За ингээд сэдвээсээ хайсан шүү. Нэг асуусан асуултыг нь ч мартлаа. Гэхдээ зүгээр гайгуугаа юм илрээд байна. Тэгээд би тэгтээ нэг өөрөө сүлд ингээд энэ рүү ингээд ороод анхаарал ирсэн чинь миний нэг ойлгож авсан зүйл нь юу юм бэ гэхээр тэгээд угаасаа хүний бас нэг сул тал нь юу гэхээр бид нар энэ гаднаа ярьж байгаа энэ мэдрэмжийг ингээд сайн мэдэрдэг боловч доторх нь одоо эргэтнүүдийн янз янзыг өгж байгаа сигналуудаа мэддэггүй те одоо гэж юм бидэрний яг уламжлалт өвдөлтийг мэдэрч байгаа тухгүй мэдрэмжүүдээ таньж мэддэггүй. Энэ нийлгэн юм болон бүр угаасаа ч тэр аяга яг хийж байгаа мундаг болсон хүмүүс гэж сонсч байсан. Тэгвэл зүгээр тэнцэнс юу болоод байдгүй гэхээр бид нар юм биенийхээ оптимал биш байдлыг юу мэддэггүй юм шиг. Одоо энэ дотоод ирсэн фанууд гоё байна уу, эвгүй байна уу, эрчүүч тэнхэд байна уу гэдэг яг үнэнгээсээ хэлж мэддэггүй өөрийгөө ингээд пүсээ мэдэрч мэддэггүй ийм болохоор хоол унд идэнгууд муу хоол идсэн ч гэсэн тэрний ард гарч байгаа мэдрэмжийг сайн хоол идсэн ард гарч байгаа мэдрэмж хоёрыг харьцуулж мэддэггүй.
юм байна гэдгийг би айгүйх анзаарсан. Тэгээд мэдрэнгуут стежинхэн бүх тэ бүтэн хоол фудыг тэр айгүй гой Монгол нэр томьёо айгүйх сонсч байна өнөөдөр. Айгүй гоёор орчилсан байж айгүй нэр томьёо. Би дандаа эднийг нэг англиар боддог юм болохоор бодосруулаагүй бүтэн хоол яг эцсний дараах миний 2 цагийн скваш тоглоом тэмцээний үеэр миний нэрэгтэй сахарын хэмжээ, инсулин энэ бол шал өөр байдаг гэдгийг нь уул нь бол мэдэрч эхэлнэ. Тэгээд тэр мэдрэх чадвар бас айгүй чухал юм болоо. Тэгэхгүй бол хүмүүс ингээд майгрентэй олон хүмүүс майгрен мэдгүй явдаг хүмүүс байдаг те. Бүр тэрэндээ дасал болоод тий дасал болоод ингээд тэгээд бас яг чиний ярьсан дээр ингээд суурлаад харахад хоёр төрлийн байдгийн хүмүүс ер нь нэг хэсэг нь болохоор нөгөө мэдрэмхий одоо хитрхи мэдрэг эмзгөө миний энэ дөвтлөө гэд нэг ингээд ярьж байгаа хүмүүс байдаг да. Энэ хүмүүс бол жинхэнэ өөрийнхөө юу эзснийхээ дараа яаж хийж ийн вэ гэдгийг сайн мэдэрдэг. Гэтэл ерөнхийдөө мэдрэмж одоо мэдрэмж жоохон сул гэх юм уу да тий. Одоо тэрийг бас мэдрэхгүй ийм төрлийн хүмүүс байдаг. Одоо юу ч байсан тэгээд одоо ингээл амьдралын дундуур зүтгээл явж идэг тий. Ийм хүмүүсээ. Тэгэхээр хүнийхээ бас нөгөө онцлогоос бас их хамаардсан болов гэж надад анзаардаг. Тийм ээ. Тэгээд бас нэг илрүүлж байгаа юм чинь гэхдээ бас яг хэрвээ гадаад амьдрал өнөөдөр ингээл анхаарал авч явж юунд батгш анхааралтай л бас олон хүмүүсээс амьдрчлаа байх те бас тийм ээ анхаарлын нөгөө зүг рүү татчих байх те. За тэгвэл одоо дараагийн асуулт энэ байна. Хүн ер нь яг ингээд энэ шиг ингээд зөв мэдээлэл гаргаж өгөөд ингээд урд нь тавиад өгөхөөр ер нь хүн хэдэн өөрчлөлттэй байх шиг байна яг дайетн дээр те. Тэгээд тэр зөвлөгөөг өгөн гут яг тэрийг аваад өнөөдөр амьдралд нь ямар одоо өөрчлөлт гараад байх шиг байна. Нэг тэр асуулт. Хоёр дахь нь одоо саяны зүгээр л өнөөдөр хөрөгчөн гэх юм аа нэг 50% өөрчлөлт юм бол тэр хүний амьдрал хэмжиж болох ус ямар ахиц одоо гарч болох вэ? Яг энэ асуултаа холбогдуулаад хэлэхэд бас хүнд нэг юм бэлэн болсон уу үгүй юу өөрчлөлт хийхэд бэлэн болох цаг гэж байдаг юм шиг надад санагдаад тийм. Би хичнээн гоё арга хэмжээ ч юм уу тий хичнээн гоё яриа лекцэн суулаа гэхэд дотроосоо яг ингээд бэлэн болоогүй тэрийг нэвтрүүлэх ёсгүй үе гэх юм уу тий бэлэн болоогүй байвал өөрчлөлт айгүй хэцүү. Өөрөө яг дотроосоо гараад сонирхоод тий би өөрийнхөө бас учрыг олчих гад хоол хүнснийхээ учрыг олчих гад бэлэн болж байгаа тэр үе дээрээ хүн илүү их сурж өөрчлөлтийг хийхийг хичээдэг юм болоо. Тэгэхээр заавал одоо бэлэн болоог байгаа хүнийг шахаад ч юм уу одоо чи энийгээд энийг уу гэдэг их бас аюу хэцүү л дээ. Тэгэхээр яг тэрийг бас анзаарвал их зүгээр юм шиг надад санагдаад байдаг. Хоёр дахь асуулт нь юу гэлээ? Окей. Тэгээ одоо чинь хүнд ер нь би айгу hypothetical салбарт хот тавьж байгаа тийм нэг одоо идж байгаа ер нь ярихад те нэг хүний хүмүүсийн дундаж хоолны 50% ингээ ус олчих юм бол ер нь ямшуух айхц гарч болох вэ? Зөв. Ер нь бол шууд эхлээд эрч хүчээр мэдрэгдэж эхэлнэ. Яаж эрч хүчээр мэдрэгдэх вэ гэхээр одоо дандаа би одоо жишээ авахдаа зүгээр л энд байдаг тостер гэдэг нөгөө шардаг талх байна. Ийм зөвлөгөө цагаан талх байдаг. Тэрийг одоо өглөө иддэг. Өдөр бол тэрийгээр бас хавчуурах хийгээд идчихин. Дунд нь нэг бэлэн хям хавчуулаад идчихдэг. Ер нь энд байгаа нэлээд олон хүмүүсийн амьдралын хэв маяг, хоолтой хэв маяг л та. Тэгээд оройн нэг хүргэлтээр пицца ч юм уу хүргэлтийн хоолунд аваад идчихдэг. Ийм хүн байна гэж бодъё л доо. Тэгээд энэ хүн маань энэ хоолтой 50%-ийг нь солиод тий 50% гэхээр өглөөний цайгаа арай сайжруулаад өдрийн хоолоо арай өөрчлөөд ингээд эхлэнгүүд хамгийн түрүүнд мэдрэгддэг зүйл нь юу вэ гэхээр хоол идсний дараа шууд ингээ ядраад унаад өгөх нь багасдаг. Ягаад гэвэл тэр цусны сахар нь огцом өсөөд огцом буугараад байгаа тэр нэг огцом юмнууд нь багтж эхлээд арай ингээ тайвшраад алгуур болж эхэлж байгаа. Тийм нөхцөлд очисон хүн одоо харин энэ чинь зүгээр юм байна да өөрчлөлт хийх хэрэгтэй юм байна да гэж боддог ч юм уу. Арай жоохон тийм юмыг ондоо өнцгөөс харж эхлээд өөрчлөлт хиймээр санагдаж эхэлнэ. Тэгэхээр хамгийн эхлээд мэдрэгддэг зүйл болохоор эрч хүч хэр байна вэ гэдэгт тэр мэдрэгдэнэ. Дараагийн нэг зүйл нь болохоор нөгөө байнгын нэг юм хоол хүнсэнд хорхоосч идэг
хорхослоо шүү дээ. За тэгээ хүн болгонд ондоо зарим хүмүүс певумар ч юм шиг дандаа нэг певумар, зарим хүмүүсийн хувьд нэг хийж усан ундаа ч юм уу юу ч байж бол шажигнсан ийм шарсан төмс ч юм уу, зарим хүмүүсийн хувьд дандаа чихэрлэг мэдмээр санагдаад байгаа. Тэр нэг ийм хорхойсол багсаад эхэлдэг. Тэгэхээр юм дандаа ингээ хорхосоод зүгээр байж сууж чадахгүй. За би босоод нэг пив уучаад ирээ гэж. Ингээд байвал хүнд бас нэг хэцүү байдаг шүү дээ. Тэр хэцүү байгаад байгаа хүчин зүйлсэнд багсаад ер нь нэг тийм гой наалгаар тайван болоод дотроос нэг юм хатгаад байхгүй. Өөрийнхөө хүснээрээ хоолцоход тэгээд болчдөг. Тим шинж тэмдгүүд хамгийн эхлээд анзаарэгдэж эхэлдэг. Тэгээд цаашлаад нөгөө 6 сараар 1 жилээр ингээд ингээ ярих юм бол даавар өөрчлөлт гаргадна, гарч эхэлнэ. Эмэгтэйчүүдийн хувьд сарын тэмдэг огт ирэхгүй байсан хүмүүсийн хувьд сарын тэмдэг нь ирэх ирдэг болох ч юм уу тий. Гэх мэтчлэнгээр одоо нөгөө нэг нүдэнд харагдаж үзэгддэг өөрчлөлтүүд гарч эхэлнэ. Хумс нэмгэн унаад байсан бол хумс нь гой зузаан болох ч юм уу. Үс ядаргаанаас болоод байнга унжилсан бол үс сайхан сэргэж эхлэх ч юм уу. Тэгэхээр иймэрхүү шинж тэмдэг анзаарэгдэж эхэлнэ. Тэгээ тэрэндээ хүн урамшаад бүр цаашаа за учрыг нь олцсон чинь за ер нь эн чин зүгээр юм байна гэд ингээд явдаг. Тэгэхээр нэг тэр голдрол руугаа эхэлж орохтол нэг дэмжлэг хэрэгтэй юм уу? Эсвэл нөгөө чи тэр хэлсэн шүү дээ. Өвчин ингээд хажууд хүрээд ирэхээр хүн гинт ухаарад өөрчлөлт хийж болдог. Тэгэхээр заавал өвчин нэг муу талаас нь би ингээд үүддэг гэхийн оронд надад миний би юу хэлэх гэсэн бол гэд за одоо би нэг өөрчлөлт хий та гэд хийвэл бас үр дүнтэй байдгийн болов. Тэгээд энийг ингээд хүмүүс тэрвээ нэвтрүүлж чадах юм бол одоо би бас энийг хийж байгаа нэг шалтгаан хүмүүс тусалж болдго юм хүн өөрчлөгдөн гэдэгт итгэдэг болсон болохоор тэгж ааш тэ тийм ээ. Тэгэнгүүт тэгтээ хүн болгоны өөрчлөлтийн тэр нэг триггер нь ч юм уу те яг тэр өөрчлөлт үйлдэл ихэд шаардлагатай нэг үйлдэл нь ондоо байгаад шиг байгаа юм те. Тэгээд манай салбарынхан бидний нэг заримдаа нэг ашиглаад байдаг арга найцыг ашигладаг тийм ээ. Тэгээд тэгжээж энэ анхаарлыг одоо авахгүй бол нөхдөө чухлын ойлгоод байгаа боловч үйлдэл ерөөс хийж эхлэхгүй байгаа хангалттай бол байхгүй байгаа шүү дээ. Ерөөс ойлгомжтой юм. Том зургаараа харуул өшөөл олон өшөөл юугүй амьдрал юм яас болоод хүндрээл байгаа болохоос сайжраад байгаа юм бол одоохондоо байхгүй тийм ээ. Тэр талаар юу гэж айцаар яаж бид нар энэ хүмүүсийг нэг сэрээж авах байгаа юм уу? Эсвэл өөр ямар саяны одоо энэ гоё хамгийн сүүлийн конференс саммитэд орохоор хүмүүс энэ тухай яаж ярьж байна тий? Хүмүүсийг яаж оруулж ирж байна? Одоо ер нь tone нь юу юм энэ ярианы conversation-ийн tone нь юу юм? Яг манай хичээл дээр бас нэг үздэг сэдв байхгүй юу? Одоо жишээ нь айц дээр тулгуурлаад сэтэл аваад хөдөлдөг хүмүүс байна. Гэтэл энэ нь яг зөв үү буруу юу гэд тий. Тэгэхээр айц дээр тулгуурлаа за би хэдэн жилийн дараа за манай одоо ах нар дүү нар бүгдээрээ гаралт өндөртэй зүрх судасны өвчтэй хүмүүс байна. Эсвэл чихрийн шижинтэй өвчнөтэй хүмүүс байна. Тэгэхээр би бас ийм рүү орчих юм биш үстэй гэд ингээд үйлдэл хийж байгаа бол айдас тэр хүний хувьд зөвөр үйлчилж байна тийм үү? Тэр хүнд бол зөвөр үйлчлэл болж байна. Гэтэл жишээлбэл айдас дээр тулгуурлаад өөрийнх нь хүсээгүй юмыг бас хийлгэж байгаа бол тэр бол бас арай биш болчихж байгаа. За би жишээлбэл юу байж болох вэ гэхээр ямар нэгэн тариа ч юм уу тий гаднаас хийж байгаа нэмэлтээр одоо суд руугаа хийх тариан дээр энийг чи одоо хийлэхгүй бол аюултай шүү гэхээр би тэрийг хийлэхийг хүсээгүй байсан ч гэсэн айгаад хийлгэж чинь тэр бос буруу болчихж байгаа. Тэгэхээр тэр айдсыг зөвөр ашиглаж гэнэ үү буруугаар ашиглаж гэнэ үү гэдэг дээр нь бас хоёр ондоо. Тэгээд бас зарим хүмүүс айдс дээр тулгуурлаад үйлдэл хийдэг хүмүүс байдаг. Тэгэхээр чи одоо босоод дасгал хийгээч. Дасгал хийхгүй бол хэдэн жилийн дараа чам дээр ийм тохиолдсон шүү гэд ингээд айлгаар тэр нь гой түлхэц болоод бас хийждэг хүмүүс байна. Тэгэхээр яалтчгүй л нөгөө хувь хүнийх нь онцлог гэдэг рүү л буцаад яригдвал бас зүгээр юм шиг санагдаад. Ууланд болол ингээд юу яавал тий ингээд inspired тий ингээд гоё би ийм байх юм бол ирээдүйдээ ач хучтайгаа гоё тоглоно юм уу эсвэл би ирээдүйд гэх юм бол миний хүсэж байгаа тэр компани би байгуулж чадъя шүү гэд нэг ийм гоё гэгээлэг юм дээр тулгуурлаад бас өөрчлөлт хийдэг бол бас болж байгаа юм. Тийм хүмүүсс зөндөө байдаг л да тий. Тэрэн дээр нь бас туслах хүн гэхдээ хэрэгтэй. Тийм болохоор яг өөртөө ч адилхан ингээд гоё үйл ажиллагаа явуулж байгаа коучуд дэмжлэг хүн хүнийхээ дэмжлэгэн дээр л явдаг болохоор
одоо хичнээн AI-гаар мэдээлэл авлаа ч гэсэн яг ингээд нүрээ тулаад одоо ингэх хэрэгтэй шүү гэх хүн чинь шал ондоо штэ тийм ээ. Тийм болохоор яг энэ 2 өдрийн өмнөх 2 өдрийн ийм цуглаан дээр хүмүүс цуглаад байгаа байхгүй юу тий. Тэр яагаад тэнд хүмүүс цуглаад байна вэ гэдэг нь яг ингээд халуун нүрээрээ хүнтэй тулаад амьд харилцаа гэдэг маань бас ондоо юм байдаг болохоор хэрэн дээр тулгуурлаад бас хүмүүс өөрчлөлт хийдэг. Лекцнүүдийн хувьд юу яригдаж байна вэ гэхээр тэрэн дээр ерөөсөө тийм айдас дээр тулгуурласан ч юм уу те одоо ингэвэл ингэ шүү гэсэн юм байхаасаа илүүтэйгээр хэрвээ иймэрхүү юм аргуудыг хэрэглээд ирэх юм бол жишээлбэл red light therapy, cold plunge, усанд хүүтэ шүршүрт орох ийм аргуудыг хэрэглэвэл та ийм гоё үр дүнд хүрнэ шүү гэсэн дандаа нэг тийм гоё ийм гэгээлэг тийм зөвлөгөөнүүд илүү байсан. Надад тийм анзаарчихсан. Энд шинжлэх ухаан, технологийн ачаар одоо бид нар яг бас нэг биохакеруудыг нэг итгэж байгаа юм чи бид нар ашгүй энэ биологийн дүрмийг бас нэг жоохон өөрчилж болох юм байна. Тэ бид нар тэрнийг нь оптимайз хийж өөрчлөх оптимайз хийж болох юм байна гэдэг ийм цаг үед байгаа даа шүү дээ. Тэгээ одоо 150 гэдэг насыг бол хүмүүс асуудалгүй байна гэж тэр зарим нэг нь яриад байгаа шүү дээ. Ер нь бол тэ. Тэгэхээр айгүй яхахгүй positive айгүй тийм optimistic стратеги байдлаар өдрөглөх гараад байгаа тийм яг тиймэрхүү санагддаг тийм. Яг үнэ яг тийм хүмүүс л байгаа байхгүй. Бас та балиар өдрөг гэдэг утгаар нь хэлчихлээ. Тэгэхээр нөгөө боломж нь байвал тэр боломжуудыг ашиглаад яагаад насаа уртсгаж болохгүй гэж эсвэл нас нь урт байсан мөртлөө яг ингээл үнэхээр онцгүй амьдрал байвал бас айгүй хэцүү шүү дээ. Чанар муутай. Жишээ нь нэг 60 гарангуудаа байнгын мэс заслаар орвол тий эмэгтэйчүүдийн хувьд ясна уграад бэртгэлгийн тал авдаг ч юм. Гэтэл тэрийг өөрчлөх юм боломжууд бас байгаад байна. Технологийн хувьд ч тэр одоо бусад аргуудын хувьд ч тэрийг ашиглаж яагаад болохгүй гэж тэгэх юм бол уртч наслахтаа гол нь чанартай урт наслна гэдэг тэр боломжийг хайсан хүмүүс л өстой жинхэнэ эд цугладаг ийм арга хэмжээ. Тэгээд эхнийхт нь би анх очичоод тэрнийг нь мэдчихээд энэ гоё юм байд юм байна тэгээд мэдэнгүүтээ дараачихт нь дахиад очсон. Тэгээд харин ямар сайндаа би таньдаг мэддэг Монгол энэ чиглэлээр сонирхдаг хүмүүстэй очооч гэд уриалаад байгаа тэр арга хэмжээнд. Хэдүүлээ Монголын биохакер community-г босгох хэрэгтэй юм шүү. Ер нь. Тэгээ ивент хийхэнсэн окей. Тэгэл за Монгол хэлбэл хэлэлтэй тэгээд. Тэгэл та. Би бол наадах чи 2-3 жил бодож явж байна. Тэгээд яг нэг гоё юм про бүрдсэн хүмүүстэй нийлээд хийхэнсэн гэд тий. Одоо Монголд хийвэл ямар гоё вэ? Alpha Human дээр бид нар retreat дээр бас UG Arena-гийн recovery center-тэй хамтарч байгаа. Тэгэнгүүт аваачаа cryo хийн near infrared sun сууж үзэн хүмүүс тэгээд магадгүй hyperbaric chamber байж магадгүй тэгэхээр бас энэ camp орж байгаа хүмүүс яг би тэр тийм нэг shock бас хийж үзэн. Вау, яасан гоё. Тийм. Яг хувийн чанартай асуулт асуучих уу. Тэгэхээр хаанаас энэ бүх гоё юунуудаа авдаг юм бэ? Одоо жишээ нь тэр chamber entry-г хаанаас бэлддэг тэр их юмнуудыг. Үгүй энэ болохоор айгүй хөрөнгө мөнгө хэрэгтэй байх тий. Гол нь гайг болчихсон. Одоо бас юу ер нь бол энэ нэг 5-6 юм нэг recovery гайгүй unit-аар давал бас ер нь бол unit price-ууд унаад байгаа. Би одоо cold plunge-ийн капитын үйлдвэртэй тохироо хийцэн байгаа. Тэгэхээр Монгол руу оруулж ярьдаг болно тий. Юу болохоор эднийх болохоор UG Arena дээр нэг тийм хувийн нэг залуучуудын өөрсдийн босгосон тийм төв байгаа. Тэгээ бид нар тэд чинь цуг очиж байгаа. Тэднийх бас нэг олон биш ээ. Гэхдээ нэг far infrared-ийн saunaтай нэг юу red light therapy нэг байгаа, cryo нэг байгаа, cold plunge нэг байгаа. Аюу хөөрхөн ингээд нэг гүсрээд гэхдээ олон хүнд үйлчилж чадахгүй нэг 20 хүнд үйлчилдэг. Тэгээд манайх шиг юм аюу тохирсон тийм аюу гоё. Тийм. UG Arena гэж юу вэ око? UG Arena гэдэг нэг юм шин нөгөө basketball тэмцээнүүд явагдаад байгаа шин тийм юу байгаа venue байгаа Улаанбаатар. Бүх Монголын одоо саксны тэмцээнүүд тэнд явагдсан. It's very high traffic. Айгуу гоё нэг тийм төв нэгдсэн. Тэгээд тэрэн дотор бас янз юмнууд тэрний нэг нь recovery center гэж байгаа. Окей. Тэгэл та хамт арга хэмжээ зохиовол би өстой yes гэж яваад очив. Итлээ biohacker
community meetup гэвэл би заавал нэлээд хүн өрөдрөх байх шүү. Ер нь бол одоос байгаа юм сонирхож CrossFit-ийн ирэх байх айгуултай гэх мэтэр. Anyways, за одоо би сүүлийн асуултаа асууя. Тэгээд I know this is энэ айгуу онцгой асуулт байх гэхдээ тэг албаар асууж байгаа шүү. Тэр нь миний хамгийн сүүл nutrition class-а хийж байгаа хамгийн шинэ experiment нь гэвэл olive oil shot extra virgin хийж ууж байгаа. Тэгээд yet to feel the difference мэдэрч байгаа юм бол алга. Гэхдээ ямар ч гэсэн тэрийг одоо миний шинэ stack-таа нэмсэн зүйл нь гэвэл тэр байна. Надад хэрвээ би хүмүүст nutrition class-а ганцхан зүйлийг хийгээч гэвэл өөрийнхөө насны залуучуудад уургийнхаа хэмжээг нэмэчээл гэж хэлэх баг. За тэгвэл өөрөө чи хувьд нэг зөвлөгөөгөө гэвэл nutrition талаасаа юу? Тий. Юу зөвлөгөө гэхээр айгүй хэцүү юм байна. Албаар хийж байгаа шүү. Тий. Хэцүү асуулт байна. За би бодоодох юм. Тэгвэл nutrition талаасаа хоол хүнсээ идэхдээ яг нөгөө circadian rhythm гэдэг талаасаа тодорхой цаг хооронд хоолоо идэхдээ nutrition талаасаа гэж л би хэлэх байна. Ингэж чадах юм бол одоо хүсээд байгаа тэр одоо ямар юу хүсэж байгаа тэгж хүчтэй байхыг хүсэж байгаа мó эсвэл илүү жингээсээ салахыг хүсэж байгаа мó эсвэл жингээ нэмэгдүүлэхийг хүсэж байгаа мó энэ хүсэж байгаа зорилгоо маш сайн ойртуулж өгнө. Тэр нэг хязгаартай хугацааны юу вэ гэхээр өглөө нар мандахаас орой нар жаргах хооронд л хоолтой багтаагаараа юу иддэг ч байсан хамаагүй. Ингэж чадах юм бол айгүй гоё том өөрчлөлт гарна шүү. Шөнийн цагаар идэхгүй хооллохоос бус цагаар хоолоо идэхгүй. Яг энэ нар мандахаас нар жаргах хооронд л хоолтой багтаачих юм бол тэр хамгийн том өөрчлөлтийг авчирч чадна. Тэгжил зөвлөхөөр байна. Айгуу гоё зөвийн сонгочлаа. Айгуу яг үнэ. Би яг энэ стадигийн тухай сүүлийн үед бас айгуу судлаад айгуу баярлаад байгаа. Circadian rhythm-тайгаа ажиллах болгочвол зүгээр юм байна гэх. Би нөгөө intermittent fasting-ийг удаж байгаа. Тэгээ би яг аль цонгон дээр хийх үү гэдэг дээр айгуу боддог байсан. Доошлуулах уу, дээшлүүлэх үү. Одоо болохоор ашгүй хариулт гараад ирлээ шүү дээ. Нараа даач. Тий, нараа дагуул ерөөсөө авахгүй шүү тий. Тийм. Миний асуугаагүй хэлмээр байгаа хуваалцмаар байгаа зүйл байна уу? Би болохоор өөрөө чинь зүгээс зүгээр магадгүй энэ нөгөө подкасттай холбогдуулаад ч юм уу эсвэл үгүй ч юм уу хамаагүй яг ямар биохакинг арга хэмжээнүүд авдаг вэ гэдгийг айгүй хүүхнийхээ зүгээс сонирхоод асуумаар байсан. Миний зүгээс. Надаас бол хангалттай асуултууд асуусан. Тэгэхээр за би одоогоор cold plunge хийж байгааг чинь мэдлээ. Суунаад сууж байгаа гэсэн тий. Тэгээд olive oil шотоор ууж байгаа юм байна гэхээр энэ гурвыг мэдлээ. Өөр юу хийж байгаа вэ? Зүгээр нөгөө out of interest сонирхлын үднэс. Саяхнаас кофенийхоо одоо л ерөөс single shot өдөртөө болсон ашгүй кофенэ. Тэгээд green tea рүүгээ их орж байгаа. Эсвэл ер нь цайнуудаар тоглолтыг хийгээд байгаа. Тэгээд нөгөө юу надаа энэ тайвшруулын мэдрэмж нь аюу илүү таалагдаад байгаа тий. Ус юу electrolytes бол угаасаа миний нөгөө stack байгаа, supplement stack-ууд гайгүй байгаад байгаа. Сүүлийн үед сая тэгтээ магнезиум дуусчихсан тэрийг авах хэрэгтэй байгаад байгаа. D дууссан байгаа K2-тэй. Тэгэхээр би нэг supplement stack бол ямар ч байсан тэрийг аваа явчихж байгаа. Сүүлийн үед mobility дээр бас шинэ төрлийн юм хийхгүй бол squash нөгөө 4 сар завсарлцсан байж байгаа. Би бас тамирчин өөрөө тийм болохоор. Вау. Зөв ааха. Тэгээд би нэг зон 4-5 та нэг 7 хоногтой нэг 20 минут, зон 1-ээс 3 та нэг 230 минут хийхгээ явж үздэг. Тэгээд энэ 7 хоногт тэгтээ 4 цаг нийтдээ ч юм уу те. Тэгэхээр энэ бол жоохон strength болохоор нэг 7 хоногтой 2-ыг хийн. Програм маань low weight, илүү mobility oriented тиймнүүд байгаа. Тэгээ mobility stretch өдөр болгон хийх гэж оролддог. Яслалууд өгдөө хийн, оройдоо Wim Hof breathing хийн. Нэг 100 үеийн юм байдаг юм аа минийх өдрийн stack хийдэг ааха. Тий, өглөөнөөс сэрэлтээ сайхлаа хийдэг зүйлүүд ээ. Маш урт жагсаалт байд юм байна. Дараа нь харнаа. Гэхдээ миний intention нь
би болохоор баг хиймээр байгаа зүйл нь хамгийн affordable, хамгийн одоо non-intrusive зүйлүүдийг л гэс дуршчаад тэднийг л хуваалцмаар. Тэгэхээс биш юм biohack амьдрал гэдэг чинь аюу afford хийх хэцүү, дээрэс нь аюу хурдтай өөрчлөгдөж байгаа. Тэгээд бодуулалтын тэгэл амьдралын юм аягийг л өөрчилдөг болохоор энэ чинь аюу тийм юм шаардсан юу одоо амьдралын юм аяг штэ дандаа юм дуршин тэр нэр аюу дандаа өөрийгөө ингээд фокус байлгана гэтэр хэрэгтэй. Тэгээд би энийг удаж байгаа ер нь одоо нэг баг 8 жил бол актив хийчихэж байгаа хөө би. Оо, өстө удаж байгаа юм байна. Тийм байна. Маш сонирхолтой байсан. Аюу гоё байгаад байгаа тий. Ааха. Яа. Тэгээд ашгүй ингээд ийм хүмүүс өшөө олон байгаад аюу гоё байна. Тэгээд бид нар чинь минд гэдэг апыг үүсгэсэн шалтгаан яг тийм л байсан. Яг яахаараа би out of frustration тэр чинь 90 тойрны хүмүүсээ харангуйчаа. Монголын одооны нөхцөл байдал бол амар хэцүү шүү дээ яг бодтой адилхан. Залуучуудын зүгээр л эрүүл мэндийн дундаж байдал те. Ядраанд ортлоо ажиллачаад тэгээд дэмжлүүлээд босдог гэдэг ийм сонирн паренаар амьдэрдэг хүмүүс. Тэгээд ихсэн. Тэгээд үзэж байгаа одоо энэ манай Play Academy маань яг энэ талаар тэгвэл яаж бид нар experience based тэгээд энийг хүмүүст хүргэхгүй гэдэг ийм өөр юмнуудыг үзэж байгаа гэсэн үг. Тэгээд энэ манай experience нь өөрөө батгагдаад байгаа. Хүмүүс өөрчлөлтүүд нь үлддэг юм байна. Camp тусны дараа ч гэсэн хүмүүст өөрчлөлтийг бид нэр авчирж өгч чаддаг юм байна. Дээрээс нь аюу сонирхолтой юм хүний хувийн өөртөө ихтэй байдлыг бид нэр үнэхээр boost хийж чаддаг. Яа тэгэхээр бид нэр манай арга барил нь өөрөө аюу fundamentally play based learning ашигладаг, experience emotional engagement ашигладаг. So энэ болоод ахшгүй. Тэгээ энийгээрээ одоо бид нар ингээд үргэлжлүүлж одоо нэг жоохон scale руу бодож эхэлж байгаа. За хоёлаа яриад байна. Угаасаа тэгтээ тэгээ подкаст ингээд дуусгая хоёлаа. Тэгээд магадгүй яг Монголд хоёлаа нэг ивент хий тийм ээ. Biohacker-уудын community-г цуглуулъя. Өөр бас бусдыг уриалж шүү. Энэ подкастыг үзээд Монголд байгаа biohacker-ийн талаар сонирхож байгаа хүмүүс коммент сектэнд бичээрэй. Тэгээд уулзъя л даа.